За, сайн байцгаана уу. Орон нутгаас сонгогдсон улсын хурлын гишүүний хувьд бол орон нутаг руу илүү анхаарч намын бодлогыг орон нутаг руу хүргэхийн төлөө ажиллана гэж бодож байгаа. Бид нар өнөөдөр хүчтэй сөрөг хүчин, эндээсээ хүчтэй төр баригч болох ёстой. Дээрээс нь Монгол улсын одоо хамаг баялаг Монгол улсын хөгжил зөвхөн Улаанбаатарт байх ёсгүй байхгүй юу? Баялагийг хөдөө түргэх ёстой, хөгжлийг бас хөдөө түргэх ёстой. Бүгдээрээ Улаанбаатар тойроод ингээд Шамбаарлалдад амьдарч болохгүй. Эх орондоо, суманда өөрийнхөө өссөн төрсөн нутагта сайхан амьдрах ёстой. Төрийн бүхэл одоо мэдээллийг, төрийн бүхэл үйлчлэлийг авч явах ёстой. Тэндээ сэтгэл дөрөв сайхан амьдардаг байх ёстой. Ийм бодлого маш чухал. Тэгвэл хөдөөгийн хөгжил өдөө орон нутагт байгаа хүмүүсийн үзэл бодол ч гэсэн хаягдаад байдаг нэг тийм талтай байгаа юм. Тэгэхээр орон нутгаас сонгогдсон гишүүний үеэр тэр тал руу нэлээд анхаарч одоо багаараа ажиллана гэж бодож байгаа. Тэгээд хүчтэй сөрөг хүчнээс хүчтэй төр баригч намруул явах хэрэгтэй. Тэгвэл 10 хэдэн жил Монгол улсын хөгжилд ороотлоо. Хүний хөгжлийн индекс хэвлэлийн эрхчлөлөөр хойшоо ухарлаа. Улам бүрэл амьдрал ядуу болж байгааг зөвөр энэ талбайгаас гараад явахд л хүн болгон хэлдэг. Тэгэхээр энийг засахын тулд манай ном ялгаас уур гарцгүй. Тийм учраас нөгөө хүчтэй сөрөг хүчнээс хүчтэй төр баригч намруул явах хэрэгтэй. Тэгж бодож байна.